Өнөөдөр 3 асуудлыг авч үзнэ. Нэгдүгээрд нь бид нар нас барсан ч гэсэн бид нарын бие чогчс үргэлжлүүлэн сонирхолтой амьдралуудыг хийж идэг. За хоёрдугаард нь бие махбод үхсэн ч гэсэн алгуулсан ч гэсэн сүнс оюун санаа үргэлжлүүлээд оршиж идэг. За хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаа. За гуравдугаард нь бид нар нас барсныхаа дараа өөрийгөө яаж оршуулах вэ? Хэрвээ зөв оршуулж чадах юм бол нэгдүгээр хэсэгт ярьсантай адилхан үргэлжлэн амьдрах болчиход. Зөвхөн амьдраад дуусахгүй маш олон хүмүүсийн амьдрал нөлөөлнө. Бие махбодч гэсэн үргэлжлэн оршин, оюун санаа сүнсэж гэсэн мөнхөд байх. За энэ аргын талаар ярина. За эхлээд номын жохогч. Энэ номыг болвол Мэри Роуч 2003 онд бичсэн. За номынхын нэр нь болвол Стеф хүнээ жогчсон сонирхолтой амьдрал гэдэг ийм нэртэй. За Мэри Роуч бол энэ номыг яагаад бичих болсон юм бэ гэдэг зэрэг өөрөө болвол жохоолч сэтгүүлч хүн. За нэг удаа ангаахын их сургуулийн жадлан шинжилгээний танхимд орсон. Нийтлэл үлдэхин төл. Тэгсэн болтой зэрэг тэнд жадлан шинжилгээ хийжсэн. За энэ нь болохтой зэрэг нас барсан хүнээс илүү ашиглагдаж байгаа эдж үйл юм шиг харагдсан. Тэгээд хүн үхснийхэн дараа жоохон яг юу болж авардаг. Тэгээ энэ жогчсон яаж ашиглаж болох вэ? Гэх мэтийн олон асуудлууд орж ирээд ингээд судалгаа хийгээд энэ номыг бичсэн. Энэ номоор дамжуулаад Мэри Роуч болвол үхэл болвол төгсгөл биш. Шинэ амьдралын эхлэл гэдэг санааг гаргасан. За ингээд энэ ном хэвлэгдэж ирв. Нью-Йорк Таймс-ийн бестселлер шилдэг борлуулалттай ном болоод дэлхийн дийлэнх том холнууд дээр орчуулгдсан. Бүр Британи болоод Америкийн шинжлэх ухааны номуудын шилдэг бүтээлд хүртэл нэрэн төвшсөн. За ингээд одоо залгаад нэгдүгээр зүйл. Үхснээ дараа хүүр бие чогчсон шинэ амьдрал. За энэ номон дээр нийт 12 зүйлийг бичсэн байгаа юм. За энэ 12 зүйл болвол хүн нас барсан ч гэсэн бие чогчсон төрөл бүрийн байдлаар үргэлжлүүлэн амьдарч идэг. Нийгэмд үүрэг гүйцэтгэж идэг. За бүр бусдын биед ороод үргэлжлэн амьдарч идэг. За энэ талаар маш сонирхолтой жишээнүүдийг ярьсан байгаа. За нэг нь бол гоо сайхны мэсчсэлд ашигладаг. За энэ гоо сайхны мэсчслийн туршилтыг болвол амьд хүн дээр мэдээж хийж болохгүй. Тийм учраас энэ нас барсан хүнээ тоолгой дээр туршдаг байгаа юм. Ингэж туршиж олон аргын нээснээс гадна энэ чиглэлээр сурж байгаа оюутан сурагчид бүр дадлах хийдэг байгаа. Нүүрний таталт, чохны жасал, хамрын мэсчсэл гэдэг. Энийг жив жинхнээсээ одоо тэр хүнээ нүүрэн дээр хийхгүй болохгүй. Тийм учраас нас барсны дараа өөрийнхөө биеийг туршилтад хандуулсан юм болвол олон мянган хүнээ гоо сайханд ховь нэмрээ оруулсан гэсэн. За хоёрдугаард нь ангаахын шинжлэх ухааны жадлан шинжилгээнд хэрэглэгддэг. Хуучин 18-19 дугаар зууны үед болвол нас барсан хүнээ бие чогцсон олдохгүй учраас олдож муутай учраас оршуулгын газраас хүмүүс хулгайлж ирээд зардаг байсан гэдэг. Жарим нь бүр оршуулгын газар ухах биш. Зориуд хүний хөнөөгөө төртөл ийм төрлийн бизнес эрхэлдэг байсан гэж бичсэн байгаа. За өнөөдөр болвол бас хүний эргэтэн хулгайлах. За ийм маш одоо хүмүүлэг бус бизнес бас далдуур явж яадаг. За энэ нь бол харт үх. Гэтэл нас барсан тэгээ зөвшөөрөгдсөн хуулийнхаа дагуу юм болвол энэ маш олон хүнээ эрүүл мэнд амь насанд тус болно. Хүнээ биеийн бүтчийг ойлгох тэгээд дадлагч мэсцлийг. За энд болвол ашиглаж байгаа. 3 дугаард нь болвол хүнээ биеийн энэ ялжрал, жадралыг судлахад ашигладаг. За ийм одоо бүр body ферм гэж бие махбодын ферм ийм байгууламж байдаг юм байна. За энд болвол энэ жохогч Америкийн нэгдсэн улсын Texas мужид байдаг. За энэ дээр бол очиж танилцж ирсэн байна. Нас барсан хүнээ чогчсыг янз бүрийн нөхцөл байдалтай газар айрлуулдаг. Халуун хүйтэн, чихтэй, тэгээ хөрснөө бүтгэж идэг ч юм уу. Янз бүрийн газар. Тэгээд ямар хугацаанд энэ ялжирч муутаж байна уу? Өдөр хоног өнгөрсөн ямар өөрчлөлт гарч байна уу? Яагаад энэ судалгааг хийдэг вэ гэх юм бол гэмт хэргийн мөрдөн байж алдаад тус болдог гэдэг. Хэжээ нас барсан гэдгийг тогтоох тус бол.
Тэгээ янз бүрийн орчинтай газар. Янз бүрийн одоо хувцастай. Зарим нь одоо нөчөн гэдэг юм. Ийм байдлуудаар тэр хүүрүүдийг байрал болчихсон. Энэ газрыг бол Мэри Роч бол очиж үжээд бол танилцсан. Тэгээд юу гэж хэлсэн бэ гэдэг зэрэг үхлийг судлахж оруулсан амьдралаар дүүрэн газар гэж төрсөлж бичсэн байна. За дөрөвдүгээрд нь бол автомашины ослын туршилтанд чогчсыг ашигладаг. За энэгээр бол маш олон хүнээ амь насанд аюулгүй байхад хувь нэмэр оруулдаг. За яагаад гэвэл зэрэг машин тэрэг үйлдвэрлэж компаниуд бол хамгийн сүүлд нь энэ хүн дээр туршилт хийж үздэг. Гэтэл амьд хүн дээр болтож ирэх туршилт хийх юм бол болохгүй учраас хүүр бие дээр нас барсан хүнээ жогчсоор 2 машин мөргөлдөх үед гэдэг ч юм уу. Ийм хурдтай явж явах үед гэдэг ч юм уу. Ямар гэмтэл үүсч болох. Жишээлх юм бол бид нар нэг жолооны сургалтанд суух үед бол дотор нэг орлуулчихсан хиймэл хүн хийсэн байдаг шүү дээ. Очоод мөргөлдөх юм бол ийм байдалтай одоо гар хол салж гинэ гэдэг ч юм уу. Гэмтэл авч гинэ гэсэн байдлаар. Гэтэл жив жинхнээс судалгаан дээр бол тийм зүйлээр орлуулж болохгүй. Жинхэнэ хүн хийхгүй болох. Тэгжээс оновчтой тодорхойлно. Тэр хамгаалтын бүс байна. Тэр ямар үүрэгтэй байна вэ? Хүүхдийн суудлага байна. Машины одоо шин жагвар өөрчлөлтүүд хийх үед бол айлших одоо авдаг одоо юм туршилтын арга хэмжээ юм байна. Энээсээ гадна ослол орсон хүмүүс. Энийг шүүхийн шинжилгээгээр тогтоох үед хэрвээ маргаантай юм бол бас ийм байдлаар жогчсыг ашиглаад яг тухайн үеийн нөхцөл байдлыг тодорхойлох. Ийм явдал байдаг. Энэ дээр бол Мэри Роч юу гэж бичсэн байна вэ? Гэх юм бол жогчс бол зүгээр нэг үхсэн бие биш. Тэр бол бусдын амиа аврахын тулд өөрийгөө зориулсан баатар гэж бичсэн байгаа юм. Тэгэхээр хүн үхнээ нас барна гэдэг чинь зүгээр аваачаад оршуулчихдаг хэндэж хэрэггүй болчихдог. Тийм юм биш. Бас хүмүүсэд хувь нэмэр оруулдаг юм байна. Хүний амь амьдралыг авардаг юм байна гэдэг бол энэ жишээнээс харагдаж байна. За 5 дугаард нь бол осол болсон газрыг шинжилэхэд жогчсыг ашигладаг. За энэ осол гарсан шалтгаан нь одоо жоохон гэмтэргийн шинжтэй юм уу? Эсвэл бие хорлсон юм уу? Эсвэл санамсаргүй осол байсан юм уу? За энийг тогтооход бол жогчсыг ашигладаг. Нэг хүн 3 давхраас хараагаад нас барчлаа. За тэгхийн бол үнэхээр 3 давхраас өөрөө хараачсан уу? Эсвэл хүн түлхсэн байна уу? Эсвэл аваачаа танд хайшсан байна уу? Унчсан юм шиг байлаа. Гэх мэтэр эднарыг тогтооход бол жинхэнэ одоо хүүр ашиглах бол. Тэгэхээр хүн нас барах болгон одоо ингээд хүүр ашиглаад тэрийг тогтоодгүй бол тийм биш. Нэгэнтээ тогтоогоод ойлгочихсон ийм асуудал дээр бол шууд одоо тэр практикийг урд нь байсан жишээ ашиглах болно. Гэтэл биш дээ. Урд нь байсан жишээ байхгүй шинэ нөхцөл байдал үүсэх юм бол мэдээж одоо жогчс ашиглаад энэ ажиглалтыг хийх шаардлагатай. За энийг бол одоо кино их үзсэн хүмүүс бол мэдж байгаа байх л та. Үнэхүү осол орсон байна уу? Хорлсон байна уу? Тэргээд. За энэ дээр бол асар их ялгаа байна. За яг бодит одоо ийм жогчсыг ашиглах нь бол маш үр дүнтэй. Тэр осолч юм уу? Тэр гэмт хэрэгэд холбогдоогүй мэдээж. Амьд байх үедэн ч нас барч хадаж гэсэн чинь тэр хэргийг илрүүлэхэд үнэн зөв нь олох бол энэ жогчс тусалдаг байх нь. За 6 дугаард нь чирэг арим дээр жогчсуудыг ашиглаад туршилт хийдэг. Жишээлх юм бол төрөл бүрийн сум, төрөл бүрийн дэлгүүлэх бомбууд, тесрэх бодисууд, чивсгүүд. За энийг хэрэглэх юм бол хүнд ямар нөлөөтэй вэ? За энийг бол жогчсыг ашиглаж байгаа. Тэгээд тэр зүйлүүдээс хамгаалахад яаж хамгаалж болох вэ? Тэр хамгаалах хэрэгслүүд байна. Буунаас хамгаалах, сумнаас хамгаалах, өмсгөл гэдэг юм. Энэ бүх зүйлийг туршихад бол жогчсыг ашиглаж. За ийм туршилтын газрыг бол Мэри Роч очиж үзсэн байгаа. За энэ бол ийм туршилт хийдэг газар байдсан байна. Тэгээд бол жохогч юу гэж хэлсэн бэ гэх юм бол энэ жогчсууд бол дуурахгүй, эсэргүүцгүй. Гэхдээ тэдний хугарсан ясаа, дарагдсан уушиг, хагарсан дотоод хэрэгтэн ирээдүйн жиргүүдийн амь нас яварна гэж. 7 дугаард нь жогчс чааш нь яаж ашиглагддаг вэ гэх юм бол Есүс Христийг бол жагалмай дээр човтолж алсан. Өөрөөр хэлэх юм бол тоонолжин модон дээр хадаж алсан байна. За энэ талаар бол маш их маргаантай байдаг. Модон дээр хадуулчихад нас барахгүй олон ч байсан. Тэгэхээр үнэхээр одоо тийм байдал байж болох уу? Гар голд нь хадаас жоочход тэгээ дүүжлэстэй хүрэн байж чадах уу? Хэдийн хугацаанд амьд байх уу? За яг яаж одоо нас барсан юм? Амьсгал нь богдоод ч юм уу? Чус алдаад ч юм уу? За энийг судлахын төлөө басан жогчсыг ашиглаж исэн гэдэг юм. Мэдээж одоо зарим тохиолдолд
жинхэнэ амьд хүнийг човтолж ажиглалт хийжсэн явдлууд байж байгаа. Зарим хүмүүс нь сайн дураас өөрийгөө зориулж исэн. Есүс Христийн төлөө энэ амьдралыг ойлгохын төлөө тэр яаж тэр жовлонгийг тисэж гарсан амссан тэрийг өөрийн биеэр мэдрэхийн төлөө гэдэг юм гэж өөрийгөө зориулж ороод човтлуулж исэн бас байдаг. За ийм байдлаар одоо хүүр бие ашиглаж исэн тухай энэ дээр бол бичсэн байгаа. Тэгээд судалгааны үр дүнд юу гарч ирсэн бэ гэх юм бол совтлуулах үед бол амьсгал нь боогддог. Ийм учраас онхоо хугацаанд бол нас барна. Гар дээр навч хадаад доош нь дүүдлэгчих учраас амьсгаж чадахгүй болоод амьсгал нь боогдоод нас бардаг байх гэсэн. За ийм дүнрэлтэнд бол хүрсэн байж байгаа. За 8 дугаард нь зүрхэн жохолж байгаа чогчс. За энийг одоо амьд гэж үжих үү гэдэг асуудлыг ярьсан байж байгаа. За ерөнхийдөө бол эргэтэн шилжүүл суулгах, хандвалах асуудал. Тархиных нь үйл ажиллагаанд зогсчихсон. Гэсэн чигсэн зүрхэн жохолж байгаа. За энэ нөхцөл байдлыг бол нас барсан гэж үздэг юм байна. Ингээд эргэтнийг аваад хандвалах болж байгаа. За өнөөдөр бол эргэтэн хүлээж байгаа доонрын. За ийм хүмүүсүүд асар олон байдаг. Хэрвээ өөрийнхөө бие эргэтнийг нас барсныхаа дараа хандуулна гэх юм бол маш буянлаг үйл болно. За энийг бол мод 2 дугаар хэсгээр ярина. За яг юу хандуулж болох вэ? Хэдий хүнээ амь насыг аварч чадах вэ гэдэг. Бид нарын энэ бие бол амьдралын машин. За ухамсар гэдэг чинь оюун санаа болвол жолоодож байгаа. Жолоодохч байхгүй бол энэ машин ажиллаж чадахгүй. Амьдрал дууссан гэж хэрэгтэй. За энийг бол хасаалттай машин. Жолооч нь байхгүй. За энэтэйг бол жүйрж хийсэн. Машин хасаагаа тавьчихсан байна. Жолооч байхгүй юм бол тэр ажиллахгүй. Хүн бол зүрхэн жохолж ясан ч гэсэн хэрвээ тархин ажиллагаа болчих юм бол одоо нас орсон тоож. Ихэвчлэн одоо энэ автомашины осол орох үед тарих толгойд асар том гэмтэл аваад тарих нь хүчсэн гэсэн чисэн одоо зүрхэн жохолж байгаа. За энэ тохиолдолд бол эргэтнийг шууд авч ашиглаж болдог. За энэ эргэтэн хандвалах гэдэг бол нас барсны дараа үргэлжлэж амьдрах хамгийн боломжтой болвор. Хэрвээ би өөрийнхөө зүрхийг хандуулсан гэж бодох юм бол би нас барсан ч гэсэн миний зүрх амьдарч байна гэсэн. Өөр одоо уушиг элэг зүрх юу вэ? За энэ бүгдийг хандуулах юм бол зөвхөн нэг хүнд биш хэд хэдэн хүнээ биеинд ороод тэр хүнээ амь насыг аврахаар барахгүй миний бие эргэтэн бас цаашаа оршиж амьдарч байна гэж тэгж ойлгох хэрэгтэй. Жолооны үнэлэхийн ард талт нь бол байдаг. Хэрвээ гинтийн авар ослоор нас барах юм бол өөрийн чинь эргэтнийг ашиглахыг зөвшөөрөх үгээд. Тэн дээр нь би бол зөвшөөрнө гэдэг гарын өсгөж орчихсон. Тийм учраас хэрвээ ямар нэгэн машин тэрэгний авар ослолд ороод нас барах юм бол миний бие эргэтэн бас ашиглах болж чадтай. Би амьдаа эрүүл сарвал байх үед хэн нэгэн хүнд нийгэмд ховномор оруулахгүй гэж болно. Мэдээж хүн болгоо оруулж байгаа шүү дээ. Гэсэн ч гэсэн тэрэндээ сэтгэл дүндуур байж болно. Тэгэх юм бол ядаж өгсөн хойноо ч гэсэн өөрийнхөө яг ширхтнийг бусдаж оруулж болно. За энд бол зөвхөн бусдаж оруулж байгаа юм биш. Өөрөө цаашаа бас үргэлжлээд амьдрах болж чаддаг. За 9 дугаард нь бол толгой хүртэл одоо шилжүүлж суулгах. За энэ асуудлын талаар ярьсан байж байгаа. Хуучин бол хүнийг чаажлах үед толгой чавчиж гүчдэгдэг байсан. За ингээд энийг ажиглаж байхад 60 тохиолдолд нүдэн чавчижсэн. Тасарсан толгой. Уруул хөдөлж ирсэн. Бүр өөдөөс нь харж исэн гэдэг. За ийм яра их байдаг. Тэгэхээр энэ болцоо байна уу гэвэл болцоо байгаа гэж. Бид нарын бие махбодыг удирдах байгаа нь бол энэ уурах тарих. Тэгэхээр энэ толгой дотор байж байгаа. Тийм учраас хэдэн хормын дотор болвол ухамсар алга болохгүй. Сэтгэж яадаг, харж яадаг, үг ярих гэж оролдож яадаг. За энэ бол бүрэн боломжтой гэж энэ дэр бичсэн байгаа юм. За Монголын нууц товчон дэр бол тойрол хаан Ван хааны толгойг авчираад тахсан чинь инээсэн гэдэг. За тойрол хаан бол ганчаараа жугатаад явж явах үед нь 8-аа харуул таараад тойрол хангад танаа толгойг нь авцсан байхгүй юу? Ийм хүнтэй таараад толгойг нь авчлаа. Харуул харж ирээ хэлсэн чинь 8-аа хаан тэгвэл аваад ир үжих гэсэн. Үжсэн чинь болтож ирээд толгой нь болвол тойрол хаан байсан. Тэгэхээр энэ эртнээс сурвалж таан байна. Ингээд толгойг нь аваа хайж болохгүй гэдэг дахил өргсөн байхгүй юу? Толгойг нь. Тэгсэн чинь инээчлээ гэж ярьдаг. За энэ нь бол домгийн шинжтэй ч гэсэн тасарсан толгой бол тодорхой хугацаанд амтай байна. За энэ талаар бол туршилт хийсэн. Толгой шилжүүлж суулгах. 50-аад онд бол нохойны толгойг шилжүүлж суулгаад үр дүнтэй байсан гэдэг юм. Гэсэн чсэн маш богино хугацааны дараа бол өгсөн. 2017 онд бол Италийн мэдрэлийн мэс засалж Хятадын
эрдэмтнүүдтэй хамтраад хүний толгойг шилжүүл суулгах амьсгалыг хийсэн. За гэхдээ энэ бол мэдээж нас барсан хүний зохицос дээр судас мэдрэл нугасыг бол холууч чадсан гэж тэгж ярьж байгаа. За иймэрхүү байдлаар эртний шилжүүл суулгах, бүр тэр байтугай толгойг ч гэсэн одоо бүр сольж болох. За ийм болж байдгийн байна. За 10 дугаард нь бол ангаахын нэрийн өмнөөс гардаг хүн идэх соёл гэдэг зүйл байж байгаа юм. За энэ бол хуучинд хүнээ мах, цус, яс, эмийн найрлалд орж ирсэн. Албан ёсоор юмч бичиж өгдөг байсан гэж. За Европын орнуудад тийм байсан байна. За хүний халуун цусыг уух. За энэ бол амьдралын хүчтэй гэж үздэг байсан. Чаажлуулж байгаа хүний очиж харж зогсож байгаа хүмүүсүүд гүйж чадвар халуун цусыг уудаг байсан байна. За гавлын яс. Гавлын яснаар нундах бол цэцгчийн эмх, хаталт, тархины өвчин тусдаг гэж үзсэн. За хүнээ тос өөхийг бол бас эмчилгээнд хэрэгэлдэг байсан. Гэх мэтэр. За энэ бол сүвшрлийн шинжтэй ч юм уу, уламжлал соёлын шинжтэй байж магадгүй гэсэн чсэн энэ бол шинжилгээ ухааны үндэслэл багтай. Өнөө хэрэгдэн бол тийм нөлөөлөл байхгүй. За ямар ч үсэн энэ бол ашиглалт. Нас урсан ч гэсэн, цаажаар ахуулсан ч гэсэн миний цусын ирээд уужина гэдэг чинь тэр хүний бие дээр шингээд үргэлжлэн амьдарч ийн гэсэн ойлголт. Англид цус уудаг байсан байна. Германд, Францад гавлын ясны нутгийг хэрэгэлдэг байсан байна. За энэ дайн тулааны үед бол хүнээ мах иддэг байсан. Бүслэгдсэн, хоол усны дутагдалд орсон үед. За хамгийн сүүлдэнд бол энэ хятадын соёлын хувьсгалын дунд бас хятадын гажруудаар бол маш их өсгөлэн болсон. Тэгээ хүнээ мах иддэг байсан, шарж иддэг байсан. За энэ бол бас бодит түүх юм байгаа юм. За 11-д нь оршуулга болоод чандралтын шинэ хувилбар гэж. За энэ дээр бол шинэ хувилбарын талаар бичсэн байгаа. За 3 төрлийн хувилбар байгаа. Нэг нь бол усаар чандралга, хоёр нь бол ногоон оршуулга, гурав нь бол бордоо болгох. За энэ усаар чандрална гэдэг нь юу гэх юм бол цогцсыг тэр өндөр даралтай шүтлэг шингэн дотор 3-4 чаг байх юм бол шингэн болчихдог гэж юм л да. За энэ нь бол тэр хуучин шатаах галаар чандралхыг бодох юм бол хамаагүй илүү байгаль орчинд ээлтэй химийн бодис нүр зэрэгчийн давхар эсэл бага ялгардаг. Тэгээд шингэн болчихсон учраас урсгаад явуулчих тийм байна. Ганцхан цагаан ясар нь үлддэг. За тэрийг нь бол чандралаад гэр бүл навдаг. Хоёрдугаар нь бол ногоон оршуул гэж. За энэ бол ялгаа байхгүй оршуулна, аваачч булж тавина. Гэсэн ч гэсэн авсан хэрэглэхгүй. Өвс хулс навч эсвэл байгалийн гаралтай давгарч юм боогоод булж оршуул. За энэ нь бол цогцос маш түргэн гажрын хөрсөнд орж чадраад хөрсөнд шим тэжэл болдог. За хөрсөнд шим тэжэл болно гэдэг бол буянлага үйл. Тэрний жирэгч өөрөө болохтой жирэг цааш нь өв суран бол мод жижиг болж амьдарч ийн гэсэн үг байна. Амьдралын шинэ эхлэл. За 3 дугаар нь бол хамгийн өртөнтэй. Цогцсыг бордоо болгох. За энэ цогцсыг бол ерөөсөн модны үрдэс, сүрэл, янз бүрийн органик бодистой хойлоод 60 өдөр тусгай савнд хадгалах юм бол бурдаа болдог. За энэ бол хамгийн шинэ арга. За ингээд энэ бурдаагийг бол тариат хүмүүс өвс мод цэцэг уран бол юунд ч хийж хэрглэж болно. Ийм байдлаар бол өөр төлөвт шилжээд биднээ цогцос шинэ амьдрал гэдэг. За энийг бол 2019 оноос Америкийн нэгдсэн улсын Вашингтонд бол хуйлсны оршуулга хэлбэр болгосон. За энэхийн дараа бол Калифорниа ч юм уу, Колорадо ч юм уу, Нью-Йоркт бол за мөн ийм хуйлтай болсон. За энэ өмнө энэ номд бол Шведэд энэ аргыг хийж хэрэгэлсэн гэж бичиж байгаа. За ингэж бурдаа болгох гээд бол нэг хүнээ цогцсоос бол 2-3 шуудай ийм бурдаа бий болдог. За энэ бол бас нэг төрлийн дараагийн амьдрал. За энэ бол зөвхөн бие махбодын хэлж байгаа шүү дээ. Бид нар өөрийнхөө бие махбодыг хайрлаж байгаа, эрүүл байлгах гэж хүсэж байгаа. Тэгвэл нас барсны дараа ч гэсэн энэ маань бусдад хэрэг болно. Үр бүтээлтэй ашиглах, өөр төлөвд шилжээд цаашаа амьдрах болчихдог гэсэн. За 12-д нь бол жохогчийн өөрийн жогчсын талаарх үжил бодлоо ярьсан байж байгаа. За энэх нэгдүгээр бол өгснээ дараа бол хог болох биш. Хэрвээ ашиглах юм бол тэрэн шиг бахархалтай юм байхгүй гэж бичсэн байгаа. За хоёрдугаард нь бол өөрийнхөө биеийг биеийн фермд байршуулахыг зөвшөөрсөн байна.
тэр гажрыг тойрж үжих үед тэгж амласан байгаа. Намайг өгснээ дараа энд биеийн фермд байрлуулаарай гэж. Өөрөөр хэлэх юм бол жогчс хөрсөнд чадрахтаа ямар шат тамжлага туулдгийг. За энийг судлаачтай олгоно. Тэгээ гэмтэргийн нөхцөлд хүний үхлийн чагийг тодорхойлоход тус болгох. За ийм үүрэгтэй. За 3 дугаард нь болвол жогчс болвол амьдралын дараах амьдрал. Үхсэн ч гэсэн бие махбод нь шинжлэх ухаанд өөр амьд хүмүүсэд байгалд тусрах болж чаддаг. За энэ болвол Мэри Роучин Стеф хүнээ жогчсын сонирхолтой амьдрал гэдэг номын товч агуулга. За одоо залгахад 2 дугаар хэсэг. За 2 дугаар хэсэг болвол яавал хамгийн зөв оршуулга. За энэ оршуулгаар дамжаад бидний бие махбод үргэлжлээд амьдрах. 2 дугаард нь болвол олон хүнээ амь насыг аврах, амьдралд нь тус болгох. За энэ хамгийн сонгодог оршуулгын аргийг ярив. За 1-дүгээрд нь болвол нас барах юм болвол заавал эртэн хандвал. За яагаад гэвэл бид нар өөрөө нас барсан ч гэсэн эртэн маань цаашаа амьдрч байна. Бүтэн байдлаараа биш гэдэг. Бие махбодын нэг хэсэг нь үргэлжлээд орших. Ийм гайхамшигтай ховд юм байна. За юу хандуулж болох вэ гэдэг зэрэг хамгийн чухал эрхтэн болов зүрх. Нэг хүний амийн аврам. Элэг 2 хүнийг амийн аврам. Бөөр бас 2 хүнээ амийн аврам. Уушиг бас 2 хүнээ. За нүд болвол 2 хүнээ харах эсрэг. За ингээд арьс, яс, шүрмс, судас олон хүнээ эсэд эсрэг. За энэ нь нийт хэдэн хүн бэ гэх юм болвол 8 хүнээ амь насыг шууд аварна гэдэг. Өөрийн чирэгт. Үхлээс болтолно. Тэгээд өөрөө 8 хүн болж ховирно гэсэн. За энэ өөрчийн ирж тос. Тэгээд бусад арьс, яс, шүрмс, нүд гээд за эднэр болвол 50 хүртэлх хүнээ эрүүл мэндийг бучааж сэргээхэд нь тус болно. За Америкийн нэгдсэн улсад 2023 онд хийсэн судалгаагаар нэг хүн өөрийн бүх эрхтнээ хандуулсан энэ тохиолдолд 75 хүнээ амьдралыг шууд болоод шууд усаар нөлөөсөн гэсэн ийм судалгаа байгаа. 8 орчим хүнээ амь насыг авраад 60 гарын хүнээ эрүүл мэндийг сэргээсэн. За ийм гайхамшигтай үр дүнд хүрч байгаа. Зөвхөн 75 хүн биш. Тэр амь нас нь аврагцсан 8 хүнээ чаана гэр бүл үрэр хүүхэд эргэн тойронд нь маш олон хүмүүс байж байгаа. Тэр хүмүүсд бас аж жаргал сайн сайхныг бэлгэлж ийн гэсэн үг. За ингээд 2 дугаар шатанда юу хийж болох вэ? Эргэтнүүдийн авчихсан судас шүрмсийн ашиглажсан ч гэсэн цаана нь бас дуршилт сургалтанд ашиглаж байгаа юм. За эмч, мэс засалч нарын сургалт, анагаахын оюутнуудын туршилт, тэгээ автомашины ослын туршилт, чиргийн туршилт, шүүхийн шинжилгээний гэмт хэргийн нөхцөлийн жавхарчлага, тэгээд жадралын судалгаа, body fair. Ийм байдлаар 4-6 төрлийн туршилтанд эргээд ашиглах болж чаддаг. Тэгээ эндээс ямар ашиг тус гарч ирж гинэ гэдэг зэрэг 1000 гарын оюутан судлаачдын судлах, сурвалж, дадлахчад тус болж байгаа. За энэ болвол гайхамшигтай. Баргаал ерөөхдөө амьдтан ч гэсэн хийж чадахгүй ажлыг биднээ бие чохчос нас барсны дараа биелүүлдэг. Бид нар үхээд нас барсан ч гэсэн биднээ бие махбод дараагийн хүмүүсийн аж жаргалтай сайн сайхан амьдрахад тус болно гэсэн. Энэ номон дээр болвол чохчос болвол үг хэлдэггүй, чимээгүй баатрууд гэж нэрлсэн байна. За ингэж ашигласныхан дараа энэ хүүрийг, чохчсыг яаж оршуулах вэ? Маш их зардал гаргаад чулуугаар хөшөө хүртэл босгоод оршуулна гэдэг болвол 1-р зардал их орно. Байгаалд бас хаалтай, гажир ижилнэ. Одоо хот суурн гажир болвол ийм байдлаар оршуулад хүмүүсийн амьдрах орон жайг авчихаа шүү дээ. Хүүр бушны дунд амьдарч байгаа хот сунууд солон байна. Эсвэл шууд шатааж байгаа. За энэ болвол ерөөсөө ямар ч өгөөж байхгүй. Агаар мандлыг бохирдуулж байгаа. Тэгэхээр хамгийн сайн сонголтын арга нь юу байна вэ гэдэг зэрэг шим төрс болгох, бурдаа болгох. За сая болвол эргэтэн хандуулахаар дамжуулаад биднээ эргэтэн эсэдүүд өөр хүнээ бийцэлжээд амьдрах болчоод байгаа. Энийг ярьсан. Одоо болвол бордоо болох юм болвол ургамлын төлөвт шилжинэ. За энийг яаж хийх вэ гэвэл сая ярьсан байгаа. Нас барсны дараа өөрийнхөө бие чогчсыг тусгай оршуулгын газарт бурдаа болгож ашиглах хүсэлтийг тавиад тэр журмын дагуу гүйцэтгэв. За энийг болвол дэлхийн олон улсууд
Албан ёсоор хүлээн зөвшөөрж өгөө. Хамгийн сайн оршуулгын хэлбэр болж байгаа. 60 хоногийн турш мод, үрдэс, жижиг навч сүрлүүттэй холоод тусгай савнд хийж жадарлын хүлээн 60 хоногийн турш. Ямар ч хэмээн бодсойг. За ингээд 60 хоногийн дараа гэхэд бүрэн жадар дуусаад 2-оос 3 шуудай бордоо. За энэ бордоо энэ хөрсөөр 1-2 мод 50 гаруй бутсог жимс ургамал нохоо жимсийг тарих болж чад. 1 ам метр гажрын эколог байгаалыг нөхөн сэргэх боломжтой. Нэг хүн нас барахтал 1 квадрат метрийг нөхөн сэргэж байгаа. Тэгэхээр чинь нэг хүн гэх юм бол энэ бас бага юм шиг санагдаж магадгүй. Гэтэл үе олноор төрөөд үе олноор хүмүүс нас барж байгаа. Нас барах тоолн тэрвэ бордоо болгож ашиглах юм болвол байгаль дэлхий эколог бүрэн сэргэх болж байна. За энэ болвол байгальдаа үлдэж гочирсон хүн төрлөختөнд ховь нэмэр болохоос гадна өөрөө болохтой зэрэг дараагийн амьдралын төлөвд шилжиж байгаа юм. За ийм одоо гайхамшигтай. За тэгэхээр хамгийн сайн оршуулгын арга нь юу гэх юм бол эхлээд хандвална. За ангийн болвол 8 хүн 8 нас яварна. 60 гаруй хүнээ эрүүл мэндийг бочааж сэргэх болж байна. Тэгээд дараа нь шинжлэх ухаанд туршилтанд ашиглана. 1000 гаруй хүн туршлагаж байгаа. Мэдлэг боловсралтай болоход туслана. За хамгийн сүүлд нь байгальд хөрс болгоод бочаана. 50 гаруй мод ургамлыг ургаж нөхөн төлж 1 квадрат метр байгаль сэргэхэд тус болно. За энэ нь болвол байгальд 50-аас 100 жилийн ашиг хүртэж байгаа шүү дээ. 2 мод ургацлаа бодъё. Мод гэдэг чинь олон жилийн амь настай. Тийм учраас 50-аас 100 жилийн дорж ашиг өгнөд байгаа шүү дээ. Бид нар нас бараад бие чогчс алга болсон ч гэсэн гайхамшигтай сайхан мод болоод ургацсан байна. За тэгвэл одоо 3 дугаар яра. За энэ нь юу вэ гэхээр бид нарын оюун санаа сүнс хааж үргэлжлэн орших болчоо байна уу? За бие махбод бол ямар ч хүнд тус болох юм байна. Бусад хүнээ биед үргэлжлэн амьдрах болчоотой. Эсвэл өв сурмал болоод өөр төлөвд шилж. Тэгвэл оюун санаа хаачих. За энэ ном дээр болвол энэ талаар цааш нь яриаг. За ямар ч байсан оршиж байж болох юма гэдэг асуудлыг болвол ярьсан байж байгаа. За энийг ойлгохын төлөө цааш нь гүнж хэрүүлээд хамгийн сүүлийн үеийн мэдлэг мэдээллүүдийг шүүж үзлээ. За ингээд болвол гэгээлэг өөдрөг үрдэн төрсөн. Өөрөөр хэлэх юм бол сүнс боёо оюун ухаан болвол үргэлжлээд оршиж болчоо маш өндөр. 3 үндэслэл байгаа юм. Нэг нь болвол энэ Нью-Йоркийн нэгэн эмнэлгийн эмч судлаач 2000 гаруй зүрхэн зогссон хүмүүстээр ажиглалт судалгаа хийсэн. Зүрхэн 10 минут орчим зогсоод бочч сэргсэн тохиолдолд сүнс нь биенээсээ гараад эргэж өөрийгөө харж исэн. Тэгээ ийм тохиолдлууд олон байд юм. Өнгөрснөх амьдралыг кино шиг эргэж харж исэн. За ийм туршлага хүртэл байсан байна. За энэ нь юуг илэрхийлж байна вэ гэдэг чинь энэ оюун ухаан гэдэг бол биеийн махбодоос хамааралгүй оршиж байгаа. Зүрхэн зогсчихсон, бие нь хүчсэн гэсэн. Гэсэн ч гэсэн оюун санаа бол үргэлжлээд оршдог байж болж шоо. Бид нар тодорхой хэмжээнд итгэж болно. За 2 дугаард нь болвол сэтгэл зүйн талаас нь олон хүмүүс бас судалсан. За энэ нь болвол амьсгал зогсох үед тархинд гэрэлтэх мэдрэмж төрөгдөж амьдралын утгыг ойлгох мэдрэмжтэй болдог. За энэ болвол зөвхөн хүчил төрөгч тутгаснаас болж байгаа зүйл биш. Сүнслэг үжигдэл байж болж шоо гэж тайлбарлаж байгаа юм. За энийг болвол үхэл ойртох үед гардаг нийтлэг сэтгэхгүй үжигдэл гэж нэрлэж байгаа. Таалал төгсөх үед ер бусын мэдрэмжүүд төрдөг. За энэ тухай ойлголтой. За 3 дугаар нь болвол Кавантын сэтгэлгээ болоод ухамсарын онол талаас хийгдсэн судалгаа. За энэ ухамсар болвол зүгээр одоо нэг биохимийн процесс биш, харин Кавантын төвшөнд явагддаг мэдээлэл боловсрол гэсэн ойлголт. За энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол хүнээ тархин дотор ухамсарын жагвар хадгалагддаг. Одоо бид нар мэдээллийг компьютер дотор хадгалж байгаа шүү дээ. Заавал нэг бит жийл дотор аваачиж тэр мэдээллийг электрон байдалд шилжүүлээд хадгалаад байгаа шүү дээ. Тэрэн шиг энэ ухамсар гэдэг зүйлийг бас энэ уур тархин дотор аваад ирж
хадгалж байгаа. Тэн дотор авчирч игээд амаргуулж байгаа үү? Төрж мэдлэх үед тархан дотор авчирч хийсэн энэ мэдээлэл бие махбод нь ажиллагаагүй болоод нас барсны дараа огторгойн энергийн оронжээд буцаад хадгалдаг ийм хэрэглээ. За энийг бол 2020 онд сансрын хар нөх гэж оршдгийг онлын хувьд судлаад Нобелийн шагнал авсан Рожер Пенроуз гэсэн хүн байдаг. За энэ хүн бол дэмжиж байгаа юм. Хар нөх гэдэг чинь бол сансрын оронжийн талаарх судалгаа. За энэ Рожер юу гэж хэлсэн бэ гэх юм бол ухамсар бол бодит физик оронжид биеэс ангид хэлбэрээр хадгалагдах магадлалтай. За энэ юу гэсэн үг вэ? Ухамсар гэдэг зүйл бол компьютерт мэдээлэл хадгалж байхтай адилхан хүний уурга тарханд амьд байх үед нь хадгалгаж яадаг бие махбод нь алга болох юм бол буцаа сансрын оронжид хадгалгадаж үлддэг байж болжшгүй гэсэн ийм таамаглал юм байна. Тэгэхээр эндээс бид нар итгэл төрж бол нас барсан ч гэсэн бид нар үргэлжлээд оршдох юм байна. За энэ сонирхолтой. За тэгвэл тэр сансрын оронжид бид нар ямар байдалтай орших вэ? Тааш нь юу мэдрэх вэ? Ямар амьдралыг үргэлжлүүлэх вэ? За энэ болбод уулж байгаа хүн очиж үжээгүй газар хийж үжээгүй ажилтай адилхан маш сонирхолтой байна. Тийм учраас үхэл нас барна гэдэг бол тийм уйтгартай юм биш. Шинэ амьдралын эхлэл. За энэ итгэж болно. За өнөөдрийн ярсныг товчхон дүгнэе. За өнөөдөр бол Мэри Роучийн бичсэн Хүнээ чогтсон сонирхолтой амьдрал гэдэг бестселлер болсон ном дээр тулгуурлаж ярлаа. За ердийн тохиолдолд хүмүүс нас барах юм бол уламжлалт байдлаараа очиад оршуулчихдаг. Гэтэл энэ бол өнгөрсөн ойлголт байна. Хэрвээ зөв байдлаар оршуулж нас барсан хүнээ зогчсон асуудлыг шийдэж чадах юм бол бие махбод үхэхгүй үргэлжлэн амьдрах болчтой. Бусдын сайн сайханд тусваргах тэр тухай байгаль дэлхийг сэргээхэд хүртэл хувь нэмэртэй юм. Энэ юу вэ гэхтэй зэрэг эргэтэн хандуулж бол. Тэгээд ангаахын, шинжлэх ухааны, аюулгүй байдлын, ослын, бүр чирэг дайны янз бүрийн дуршилт сургалтанд ашиглагддаг юм байна. За энэ талаар 12 зүйлийг ярьсан. За энэ дээр тулгуурлаад миний хувьд яавал хамгийн сайн оршуулга юм бэ гэдэг хувьдурыг гаргаж судалж үзсэн. За энэнийх нь үр дүнд болвол хамгийн сайн оршуулгын арга нь бол нэгдүгээр эргэтнээ хандуулах. Тэгхийн болвол 8 хүнээ амь насыг аварна. 60 гаруй хүнээ эд эсийг яс судал шүрмэс гоо сайхан энэ бүгдийг нөхөн сэргийх эргүүлжүүлэхэд тус болно. Тэгэж дуусаад үлдсэн цогцсыг төрөл бүрийн туршилтуудад ашиглах зөвшөөрлийг өгнө. Тэгхийн болвол 1000 гаруй хүнээ мэдлэг боловсрол дуршлагч, дадлагчхад тус болно. Хэдэн мянган хүнээ амь насыг аюулаас хамгаалах болчоод. Тэгэж дуусаа 3 дугаар шатандаа бордоо болгох оршуулгын хэлбэрийг сонгоно. Тэгэж чадвал 1-2 модыг ургуулах болж чад. Мод бол олон 10 жилийн настай. 50-аас 100 жил эколог байгаалыг хамгаалах ийм үүрэггүй шүү дээ. 1 квадрат метрийн экологийг сэргээх хамгаалах болж чад. Энэ бордоогоор маш олон өв сурмалыг тарьж ургуулдаг. За энэ нь болвол оршуулгын хамгийн дээд хэлбэр. Тэгээд үргэлжлээд бусдын биед орших, байгалд модулаад сүндэрлэх ийм болчтой бид нарын бие махбод. Хэрвээ энэ номыг уншихгүй сонсохгүй юм болвол бид нар өөрийгөө зүгээр л нас барсны дараа хог болно гэж үзэх. Энэ хуучин ойлголтоос салж чадахгүй. Энэ номыг уншиж ижил бид нарын бие бол эрдэнэ юм байна. Үргэлжлээд орших юм байна. Олон хүнд тус болох юм байна. Энийг ойлгосон. Тийм учраас өнөөдөр амьсрын байх үед нэг өдөр 1 минутын ч гэсэн үр бүтээлтэй ажралтай өнгөрөх хэрэгтэй. Тэгээ үгснээ дараа нас барсны дараа санааж явах хэрэггүй байна. Энэ бол бас олон хүмүүсд тус болно. Ирээдүйн дэлхий хойч үедэн болтой бас ховь нэмэр оруулах болж байна. Зүгээр нэг амьдарч байгаа. Зүгээр нэг хүчээгүй. За хамгийн сүүлд нь болтой зэрэг бид нарын оюун санаа сүнс яах вэ? За энэ бас үргэлжлээд оршино. Сансрын оронж. За энийг квантын физик онлын төвчөнд бол баталсан харуулж байгаа. Хамгийн сайн ойлгомжтой жишээ болвол хиймэл оюун хортол гараа ирсэн байна шүү дээ. Маш гайхамшигтай хүнээс ямар ч ялгаа байхгүй. Тийм учраас бид нарын энэ оюун санаа ердийн үгэн дээр бол сүнс гэж ярьж байгаа. Энэ зүйл болвол оршд юм байна. Бие махбод дотор хадгалсан зүйл. Бие махбод өгөхөд чадваргүй болохтой зэрэг биенээс гараад сансрын оронжид эргэж хадгалдаг. Тэгээд тэндээс цаашаа юу хийдэг? Ямар бодолтой оршиж байгаа. Энэ нь болоод нээлттэй үлдчих хасдаг.
Өнөөдрийн хувьд тэндээс буцаад ирж гисэн энийг судлаад ойлгочихсон хүмүүс байхгүй байж байгаа. Энийг бид нар судалж болно. Тэгээ тэр амьдралыг сонирхолтой байж болно. Тэнд очиод юу хийдэг? Ямар төлөв байдалтай байдаг? Эсвэл жууд шиг амьдрал үргэлжлэдэг юм байл. Гэх мэтэр. За энэ ном бол асар сонирхолтой. За сүүлийн 3 дугаар жил бол энэ номон дээр байхгүй хамгийн сүүлийн үеийн мэдээлэл дээр тулгуурлаж агаад ярьж тайлбарлсан. За өнөөдрийн яраагаа сонссоод та бүгд ямар сэтгэл төрсөн? Цаашдаа өөрийгөө ямар байдлаар оршуулъя гэж бодож байна? Яаж одоо нийгэм нийт байгаль тус өрөхгүй? Та бүгдийн үжил бодол ямар байна? Өнөөдөр ярьсан 3 яранд ямар үжил бодолтой байна? Эсвэл бас бусад ямар судалгаа шинжилгээ нь ололт хамжилт байна? За энэ бүгдийн талаар сэтгэл дээр бичээрэй. За ингээд дуустал сонссон, тааш нь хуваалцсан, лайк дарсан, subscribe хийсэн та бүхэнд маш их баярлалаа.